За сайн байцгаана уу? Та бүхэн шинэ үгээ яаж сэжилдэг вэ? Өөрийн англи хэлний үгийн сангаа яаж баяжуулдаг вэ? За мэдээж аливаа хэлийг сурж байгаа хүмүүс, ялангуяа англи хэлийг сурж байгаа хүмүүс үг мэдэхгүй явдал бол маш их байдаг. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ ерөнхий ихний 3 аргыг үзнэ. За бүгдээр анхаарлаа хандуулаарай. The anticipating unknown words гэсэн хичээл. Өөрөөр хэлэх юм бол мэдгүй үгийг урьдчилан тааварлах, таамаглах гэсэн утгатай. За нэгдүгээр хичээлээр guessing in a context гэсэн хичээл үзнэ. Энэ маань хам сэдвээр нь тухайн мэдгүй үгний утгыг таах, гаргах гэсэн утгатай байгаа тийм ээ. За одоо бүгдээрээ эхний жишээ рүү харъя. За эхний жишээг уншаад үзье. Jane told her kids to stay in the shallow part of the swimming pool. За гэсэн өгүүлбэр байна. За энэ өгүүлбэр дотор мэдээж бидний хувьд нэг мэдэхгүй үг байх хэвээр. За энэ үгийг би shallow гэдэг үгээр авсан. Та бүхэн харж байгаа. Дөрвөлжин улаан дотор байрлуулсан байна тийм ээ. За одоо энэ үгний утгыг бүгдээр гаргах шаардлагатай тийм. Тэгэхээр ерөөс өнөөдрийн үзэж байгаа арга бол хам сэдвээс нь таах гэдэг маань энэ үгийг тухайн өгүүлбэр дотор байгаа ямар нэгэн үгтэй харьцуулна гэхээсээ илүү тухайн өгүүлбэртэйгээ үгний эсрэг утгаар нь гаргана гэхээсээ илүү зүгээр яг энийг оролцуулсан өгүүлбэрийг уншиж үзээд ерөнхий утгаар нь энэ үгний утга гаргах тийм арга явж байгаа. За тэгэхээр энэ үгний утгыг гаргахын тулд эхлээд энэ өгүүлбэрийг аягүй сайн уншиж ойлгох хэрэгтэй болчихж байгаа. За бүгдээр орчуулад үзье. Jane хүүхдүүдтэй усан сангийн shallow хэсэгт нь байгаарай гэж хэлсэн гэж байна тийм ээ. За одоо ингэж бүгдээрээ бодно. Jane гэдэг хүн хүүхдүүдтэйгээ усан сан дотор орж ирсэн, усан бассейн дотор орж ирсэн. Тэгэхээр хүүхдүүдэд усан бассейны аль хэсэгт нь байгаарай гэж хэлсэн байж болох бол гэж бүгдээрээ дотроо сэтгэж бодно гэсэн үг. Тэр хүүхдүүд учраас мэдээж усан сангийн усан бассейны гүнзгий хэсэгт нь байхгүй байх тийм ээ. Тэгэхээр гүнзгий биш ямар хэсэгт нь байвал хүүхдүүдийн хувьд аливаа аюулгүй байх боломжтой бол. За мэдээж shallow гэдэг маань тэгвэл усан сангийн хамгийн гүйхэн хэсгийг хэлдэг байна. Ер нь бол гүйхэн гэсэн гүнзгий биш гүйхэн гэсэн утгыг shallow гэдгээр гаргаж болно гэсэн үг. За тэгэхээр shallow гэдэг нь утга бол not deep гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл гүйхэн гэсэн утгатай байх нь тийм ээ. За тэгээд бүтнээр нь харъя. Jane хүүхдүүдтэй усан сангийн гүйхэн хэсэгт нь гүнзгий биш хэсэгт нь байгаарай гэж хэлсэн гэж байна тийм ээ. За энийг бид нэр ерөөдөө хам сэдвийн арга гэж хэлээд. За хоёрдугаар хэсгийн өгүүлбэрийг харъя. In some areas mines have been depleted their supplies of gold or coal. So nobody works there anymore. За ийм өгүүлбэр байна. За энэ өгүүлбэр бидний хувьд мэдхгүй үгийг depleted гэж авсан байна. За одоо бүгд орчуулъя. Зарим газарт уурхай minus уурхайнууд уурхай гэсэн үг тийм ээ. Уурхайнууд за алт болон нүүрсний supply гэхээр нөөцийг хэлдэг тийм ээ. Алт болон нүүрсний нөөц нь depleted болчихсон байдаг гэж байна тийм. So nobody works there. За тиймээс хинч түнд энэ газар ажилддаг гэж байна. За тэгэхээр одоо бүгд дахиад энийг ургуулсан бодно гэсэн үг тийм. Depleted гэдэг маань үйл байна. За тухайн уурхай алт болон нэг бол нүүрсний нөөц нь depleted болсон учраас тэнд хүн ажиллахаа болсон байдаг. Хүн ажилддаг гэж байна. Тэгэхээр одоо тухайн уурхайн нөөц байгаа учраас хүн ажиллахгүй байна уу? Байхгүй учраас хүн ажиллахгүй байна уу? За тэрийг бүгдээрээ бас бодох хэрэгтэй тийм ээ. За мэдээж хүн ажиллахаа болсон, хүн ажилдгаа гэдэг маань тухайн нөөц нь бол байхгүй болсонтой холбоотойгоор байх ажиллахаа болсон гэсэн. Тэгэхээр бид нар энэ depleted үгний утгыг байхгүй болсон, шавхагдсан, дууссан гэсэн утгаар гаргаж ойлгож болох нэ. Өөрөөр хэлэх юм бол depleted бид нар finished гэж ойлгож болно гэсэн үг тийм ээ. За тэгэхээр зарим газар уурхайнууд алт болон нүүрсний нөөц нь шавхагдчихсан байдаг. Тийм учраас тэнд хүн ажилддаг гэсэн үг байна. За энийг бид нар хам сэдвийн аргаар нь тухайн үгний утгыг гаргах гэж нэрийдэж хэлж байгаа. За ингээд энэ дараагийн хичээлээр бид нар эсрэг утгаар нь
тухайн үгийг утгыг гаргах гэсэн хичээл үзнэ. За баярлалаа.